Almas Movie Guide. Өнгөрсөн үе биш өнөө үед Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод Zoe, Amanda, Ben, Jason, Mike, Danny нар бие биеэ байдгийг ч мэдэхгүй ажил амьдралаа зохицуулаад амар тайван амьдардаг байж л дээ. Zoe бол их сургуулийн маар мэдлэгтэй ч өөртөө итгэх итгэлгүй хүний нүдрүү ч хэцэлж харж чаддаг тийм буржак бор хөөрхөн охин. Харин Jason бол нас бий гүйцсэн өндөр царайлаг, булчинлаг, хөрслөг бор хамгийн гол нь баян бизнесмен, салбартаа тэргүүлэгч, охтын мөрөөдлийн залуу. Ben бол эгэлжирийн loser. Үсний мухлагт ажилтдаг юм уу? Чаавс жоохон бүтлгүү. Энэ гурав сайнч, мууч, сажлаад амьдарч байтал хаанаас ч ирсэн бөмб нэг төв дөрвөлж хар харьцаг гараад ирдгийг. Онгойлгоод үзэл дотор нь дахиад нэг харьцаг. Тэгээд зурвастай. Тэгэл тэр хайрцагны нууцыг тайлал нэгтэл бидний бэлдсэн өрөөнүүдийн нууцыг тайлж $10,000 эзэн болоорой гэж идэв. Тэгэл нөгөө чинь бас баяжмаар л биш шүү дээ. Хожчих юм бэлүүгээл эргэсэн газрын цугларч сургуулаа уулздаг юм байгаа үстэй. Нөгөө 6-гийн нэг нь улаа бисий чинь борж ал. Юугаа чиж энд явж байгаа юм гэмээр. Харин нөгөө хүүхэн нь мангар бууди шаргал үстэй шар хүүхэн. Сүүлийнхэн сахал үсэндээ баригдсан том тэрэгнийж болооч Америкийн үнэртэй салхи татуулсан гэр. Тэгэл энэ хэд нэг дөрвөлжин өрөөнд уулзаал нэг чиглүүлэгч хүн орж ирэх байлгүүдээ гэл хүлээгээл сууж байсан чи байдгүй. Тэд нэг энэ тэндээс нь камераар ажиглал. Нөгөө хэд чинь тоглоом нь хурдыг хэлээсэй гэл. Тэгсэн гинт нэг нь би тоглоомонд орцсон байна. Тоглоом аль хэдийн эхэлчих гэдгийг. Тэгэл гэж сандарч твдэл. За гайгүй үзгэл. Инкүү бодж итэл Zoe нэг юм оролдоод таазан гинт улаан болоод пишин шиг халаад эхэлдгийг. Гарахгасаа хаалган төвжигдсэн хүмүүс одоо яах вэ? Нууцыг нь тайлж тоглохоос өөр аргагүй болж байгаа юм чи. Гинт утас дуурал дөрмийн дагуул тоглол гэж хэлхийн сонсвол харилцаараа тавингууд нөгөө өрөөнд бүр жинко утгаараа саавн цаашаа халуун болоод шар үстмээ сандарч паниктаад байхаар айгу сүгдгийг. Тэгсэн гарах хаалганы гол нууц нь ширээ болж таарна. 6 стаканыг зэрэг тавьж үйж дараагийн хаалганыг идэх байсан чинь нэг стака усыг нь Аманда ууц юм чи өөр аргаар зохицуулахаас өөр аргагүй болдго юм байгаа. Ашгүй бэнд арх байж таарад нэг стаканд нь архиа хийж авраг. Нөх амир. Тэдний өрөөнөөс гарангуут нь дэлбэрч байгаа юм чи. Тэгэл тэд нар хонглоор мүлхэж дараагийн өрөө рүү ирдэг. Тэр өрөө нь хуучин модон байшин шиг. Тэгээд байшингаас гарах хаалганыг кодыг нь бэн олж гаргаад гарсан чи өвөл байвал яах вэ? Нөгөө өдөө өдөөс хүйтэн синс үлээгээл нөгөө хэд минь хүлдэж өгөх гээл. Заваа юмнууд дунд нь ганцхан күрдэг өгцөн. Тэндээс гарах хаалганы дэлгүүрийг нэг тэг дөрвөлжин том мөсөнд хүлдөөц. Тэр том мөсийг хайлуулж үйж аврагдах гээд байдаг. Тэгсэн бэн тамиг татдаг юм болохоор галтай байлгүй ачаад. Гинт тэрийг нь писэж юм байна санал. Хөөе бэн галаа өгч гэсч бэн галаа шидэтэл энтгэх писэжний доорх мөс нь цөмрөөл өмчт. Бүгд сандралдал юу ч хийж чадахгүй байсаар гал нөгөө дайныг нь живүүлчтэй чагаас. Бөө стресс яана гэл нөгөө мөсийг чинь дөрмийн дагуу хайлуулах хэрэгтэй байна гэл. Бүгд өөрийн дулаанаар хайлуулаад зууданд төлдөж үхэхийн даваан дээр ашгүй нөгөө дэлгүүрээс суулж авт. Ууг нь эртээ юмар шууд хагалцсан бол ингэж зоохгүй л байхгүй юу тий. За тэгэл тэр мөсөн хонглоос гарах дэлгүүрээрээ хаалга онгоолгол дараагийн өрөөрөг орондоо дараагийн өрөө нэг сонин доош харсан баарны тэг ашгүй дулаах. Тэгэл за энэ одоо яадаг өрөө вэ гэл орчинтойгоо танилцж итэл таазан дээрээс нэг буц дугаараа зүтгээд автал нэх юм заван дуугараад гинт нэг дуу чангаар явж эхэлтیں۔ Ямар новшин вэ гэл өглөл байж итл нөгөө заван дуу дахиад дуурт. Дуурах таалан доор шалан нэг нэгрээ унаад нөгөө хэд мэд бүр гიშгэх цаг болох гээд үүдэг. Ашгүй Аманда бод юм болохоор дээшээ аврал ямар нэгэн зүйл олдох ёстой гэж хайж идэл нэг сейф болдیں۔ Сейфний кодыг Zoe тайлж өгтөл бүгд гიშгэх газар болцсон. Гарах хаалганы бариул нь байхгүй болохоор бүгд бариулын хайгаал сандраал доошоо хонгол руу унаад өгчихгүй юмс гэж залбираал. Тэгсэн чи хаалганы бариул нь бильярдны хар 8 байж таараа. Тэр бөмбөг нь бүр дээр таазан дээр нь бэйдэг байхгүй. Тэгэл Аманда сүр хөвж байгаа ахвал бөмбөгийг яг аваад байж идэл нөгөө дохиод уграа сүүлийн шалан унттай зэрэгцээл Аманда маань газ бөмбөгөө нөгөө идрүү шидээл доошоо унал. Түүнийг өгсөнд Zoe итгэж чадалгүй шокроо дараагийн өрөө рүү яараа ор. Дараагийн өрөө нэмлийн өрөө байдаг. 6 ортой. Ор болгон дээр нь бүгднгийнхэн түүхийг өгүүлсэн. Zoe гүйлгэж харчаад бид бүгд өвхлээс зугтаж амьд үлдсэн хүмүүс юм бэ штэ. Энэ тоглоомыг зохиосон хүмүүс шилдэг өвхлээс зугтаж чадах хүнийг шалгаруулах гээд байгаа юм байна гэл ухаардсан байгаа зү. Тэгэл орчноо судалж итэл нэг дагдцтай зургийн тасаал өөрийн хязгаарыг туршиж үзээрэй. Эндээс гарах 5 минут байна. Амжихгүй бол хогчны хорцсон гэдгийг бүгд сандралдал мөшгөж энэ ч зүрхний имийг хэлээд байгаа юм биш үү? Аль бүгд зүрхний имийг энд үзүүлдэг гэл. Джейс илтэл хэнийхэн ч таардгүй. Тэгэл Майк аль чи үхээ шахчихсан мэт а? Тэр үе бод зүрхний имийг дээшлүүлэлт нөгөөт нь чадахгүй байхаар цахилгаанаар цогтол Майкийн зүрхэн зогсчтий. Яана дахиад илүү өндөр хүчлэлээр үзэгсэж болтгүй. Тэгэл Джейс арга бараал за ерөөсө би өөрөө хийгээ зүрхний имийг хурдлуулаад дараа нь удаашруулт. Энэ хооронд Zoe тэр авиж самарч өгч байна өө. Бид нар бидний камераар харж инээлж идэх юм бэ? Бүх камерыг зохиж өгдлээ.
Нөгөө хэд чи өрөөний хаалгыг нээсэн. 5 минутанд дууссан. Хорон шууд цацртын багц. Зоёыг авч гарч дийлэхгүй нөгөө хоёр минь дараагийн өрөөр орчдөг. Зоё охин минь зүрхлэлсээр хортой хинт хордод газар сүр. Дараагийн өрөөнд толгой эргүүлмээр ирээ мэрэн. Хийн хурууны яшиг. Яаж яхад тэр хоёр маргаж зодолдоод Бен Джейснийг чи тэднийг алсан ш та болоорч гэсэн чи нөгөөтгнийх нь уур нүрч өшгөн савсаагаад. Тэгэл хэрэлж байгаа л буулий. Эндээс гарах хаалга билээ гэл. Тэр доор нэг эргүүлдэг хаалга бай. Нийлж байгаа л нийт. Гинт нөгөө ирч масураад хоёр талд ерөндөг хайгаал. Бен ганцхан ерөндөг болол олж яхахыг нөгөөдг нь харцсан. Наадхаа надад үг байнд минь гэл булаацалтал. Бен Джейснийг нэг хөшгөлтөл толгоогоор унаад өгөхсгий. Бен шууд гоёроо ерөндөгөө тариал арай хийж зүгээр болол дараагийн өрөөрөө ганцаараа. Энэ хооронд доор үлдсэн Зоёын өрөөнд хоёр ажилтан цогцсавхаар ирэхэд Зоё огцом сэрэл нөгөө ирж цохиж унгаал бууган шүүрэл гараад явчихна. Харин Бен дараагийн өрөөнд онсоо тайлах гэсэн байтал хан нэг тал руугаа шахагдаад Бен нэг нүхэнд ороод суудсан чи хан шахсаар аваад хаалга нэгддэг. Буугаал хартал нэг том хөнгөл тэр 6-гийн 6-ыг тавьчихсан. Тэр дундаас Бен л ганцаар амьд үлдсэн. Fuck you гэтэл нэг шилдэ бочка баяр хүргий явна. Чи шилдэг юм аа тэмдэглэх үү гэтэл манай Бен ч уур нүрэл хөгийн гаж донт минь чи яах гэж ийм юмар тоглоом зохиож чаддгүй гэсэн чи өнөөх нь алах гэд хүзүүнд боочтیں۔ Бен гоёнд нь шилжсэн модыг шууд өнөөхийнхээ гуйруу зоож аим гардыг. Гэтэл нөгөө камер нь ажиллаж эхлэв. Тоглоом нь хоёр хүн идэвхтэй байв гэсэн мэдээлэл өгч өмч. Тэгсэн шууд Зоё гарч ирэл дали буудал нөгөөх чинь нуугчдгийн. Тэгэл яах вэ? Бусад Америк кино шиг гитээ гинт өсөрч гаж ирлэгвэл яах вэ? Зоёг ахад боож алах гэтэл ухаалцсан Бен босч ирэл архины шилээр нүрээ цохиж унгаах буудаал амь гарч имлэг ор. Тэгэл Зоё энэ харгас тоглоомыг зохиосон нөхдүүдийг шоронд суулганаа гэл бөөн сөрөг үзүүлж цагдаа модаа дагуулаад авсан чинь нөгөө газар нь балгас болцсон. Бүр юу ч байдгүй. Цагдаа нар худлаа мэдүүлэг өгцөн бэ штэ гэл орхио явчихна. Харин Зоё ямар сони гайхал шок. Тэгэл 6 сарын дараа амьд үлдсэн хоёр маань уулзал хамт өдрийн хоол идчихсэн чинь Зоё нэг судалгааны авц нээсэн. Тэр дотроо нөгөө тоглоомын үед нас орсон хүмүүсийн тултлан судалсан. Тэгсэн тэд бүгд тоглоомын дунд нас орсон шиг өгөхгүй. Үхлийг нь сонинд шаал өөрөөр бичиж зургийг тавьсан байдгийн. Энэ тоглоомыг бүтээсэн хүмүүс үргэлж ялдаг, тоглогчид үргэлж хожигддаг юм байна. Тиймээс тэр новшнуудыг олж хоёул хариугаа авцгаая. Би онгоцны хоёр тэд захиалцсан. Тэгсэн Бен шокрол. За згэлээ. Тэгсэн чинь яг үндэ нөгөө тоглоом цогч нэ хэдийнэ тэрийг мэдтэн заяа. Тэр хоёрын дараагийн тоглоомыг боловсруулаад зохион байгуулад байж байгаа юм чи. За тэгэхээр дараагийн анги юугаар эхлэх нь ойлгомжтой. Эх 7 хоног чинь киногаар уулзлаа. Түр баяртай.